За сайн байцгаана уу. Намайг Баяр Цогт гэдэг. Би Unimed International эмнэлгийн үр шилжүүлэн суулгах төвд үр хөврөлийн эмчээр ажилладаг. Эрүүл эрхтэй хүний үрийн шингэнд нийт үрийн шингэнд хамгийн багадаа 90 билиэс маань 39 сая байх хэвээр. Өөрөөр хэлбэл 39 саяас дээш байх хэвээр. Гэтэл үрийн шингэнд огт 90 билиэс байхгүй буюу 0 гэж гарсан тохиолдолд үүнийг бид нэр азоосперм гэж нэрлэдэг. Хэрвээ анх удаа шинжилгээ өгөөд азооспермтэй гарсан тохиолдолд хамгийн багадаа 2-7 хоногийн зайтай энэ шинжилгээг давтан өгөх шаардлагатай. Яагаад гэвэл зарим тохиолдолд ганц нэг тооны 90 билиэс илэрх. За эсвэл центрифугд үрийн шинийг эргүүлээд дахиж шинжилэхэд 90 билиэсийн толгой сүүл илэрх ийм тохиолдол байдаг. Үүнийг нь бид нар криптозоосперм гэж нэрлэдэг. Гэтэл яг үнэхээр 90 билиэс огт байхгүй азоосперм байна уу, криптозоосперм байна уу гэдгийг ялан онцлох шаардлагатай. Яагаад гэвэл энэ хоёрын маань эмгэг зам болоод эмчилгээний сонголт эрс ондоо байдаг учраас азооспермтэй гарсан эрчүүд маань шинжилгээ заавал давтан өгөх шаардлагатай. За азооспермийн маш олон шалтгаан байна. За Монгол эрчүүдэд тохиолдож байгаа нийтлэг шалтгаанд нь хамгийн нэгдүгээр төмсгөний бэртэл гэмтэл. За бэлгийн замын халдварт өвчин түүнийг цаг тухайд нэмжлүүлээгүй байх. За төмсгөд хийгдэж байгаа альва мис ажилбар, варикоцел, төмсгөний ивэрхий, гахаа авдар зэрэг маш олон шалтгаан байж болно. За эдгээрээс онцлон дурдах юм бол бэлгийн боожил ба түүнээс хойш насандаа туссан гахаа авдар маань төмсгөний үргэлжлэл буюу орхитоор хүндрэх магадлал өндөр байдаг. Хэрвээ хожуу насандаа гахаа авдар тусаад энэ нь төмсгөний үргэлжлэлээр хүндэрсэн тохиолдолд азоосперм болох магадлал 30-аас 40% гэж үздэг. Тийм учраас 13-4 ба түүнээс хойш насандаа гахаа авдраар өвдсөн эрчүүд маань үрийн шинийн шинжилгээг зайлшгүй өгөх шаардлагатай. За харамсалтай нь азооспермийг яг эмчлэх эмийг эмчилгээ бол байдаггүй. Гэхдээ бид нар шалтгаанаас хамаарат энэ төмсгөний үйл ажиллагаа маань гажууд юу үгүй юу гэдгээс шалтгаалаад бид нар эмчилгээний сонголт бол байгаа. Тухайлах юм бол хэрвээ тухайн эрэгтэй төмсгөний үйл ажиллагаа хэвийн үр дамжуулах зам нь айл нэг газараа битүүрээд бөглөгдсөн байгаа тохиолдолд олон улсад бол тэр битүүрлийг найрлах, за эсвэл тэр яг битүүрлээс хэн тойруулах зэрэг мис ажилбар бол хийдэг. Гэхдээ харамсалтай нь энэ мис ажилбарыг бол Монголд бол хийдэггүй. Дээрээс нь хоёрдугаар энэхүү мис ажилбарын гол дутагдaltaй тал нь юу вэ гэхээр үр дүн багатай, өртөө өндөртэй байдагт оршдог. Азооспермтэй эрэгтэйчүүд маань бас сэтгэлээр унах шаардлагагүй. Учир нь хэм бол анаа хооны үсрэнгүү хөгжил дэвшлийн 90-100-д бол бидэнд эмчилгээний сонголт бол бий болсон. Тухайлах юм бол за хэрвээ нэмэлт үзлэг болон лабораторийн шинжилгээгээр төмсгөний үйл ажиллагаа хэвийн буюу төмсгөнд сперматогенезийн голомт байгаа гэж илэрсэн тохиолдолд төмсгөнөөс нь 90 билиэс гаргаж аваад үр шилжүүлэн суулгах боломж бол байгаа. Хоёрдугаар хувилбар нь за магадгүй муугаар ботход төмсгөний үйл ажиллагаа алдагдсан буюу төмсг огт 90 билиэсийг боловсруулахгүй байгаа тохиолдолд эдгээр эрчүүдэд маань төрсөн ах, дүү болон ой дотны хамаатны эрэгтэйгээс донор 90 билиэсийг аваад за түүнийгээ ашиглаад хүүхэдтэй болох хүслээ гүйцэлдүүлэх ийм хоёр эмчилгээний сонголт бол байгаа. Тухайн эрэгтэй маань яг төмсгөнөөс 90 билиэсийг авах уу эсвэл донор 90 билиэс санал болгох уу гэдгийг нь бид нэр шийдэхдээ тухайн эрэгтэйгийн за бодит үзлэг, төмсгөний хэмжээ, лабораторийн шинжилгээ, хит авиан шинжилгээ, асуумж зэрэг олон хүчин зүйлийг харгалзаж үзээд эмгэж амаас нь шалтгаална. Хэрвээ нэмэлт шинжилгээ болон за бодит үзлэг зэрэгээр бол төмсгөний үйл ажиллагаа хэвийн үр дамжуулах зам нь битүүрсэн байна гэдэг нь нотлогдсон тохиолдолд ТС буюу төмсөг нэх мис ажилбараар төмсгөний үрийн дахир сугамцраас 90 билиэсийг гаргаж аваад түүнийг бид нэр үр шилжүүлэн суулгах эмчилгээнд ашиглах боломжтой. Гэхдээ энэ эмчилгээнд орохын тулд тухайн хүн маань за цуснд дааврын шинжилгээ, төмсгөний эзлүүний хэмжээ, төмсгөний хит авиан шинжилгээ, асуумж болон бусад багцын шинжилгээнд хамрагдаад үнэхээр энэ төмсгөний үйл ажиллагаа гажуудсан үгүй гэдгийг тогтоох шаардлагатай. Хэрвээ гажуудаагүй төмсөнд 90 билиэс боловсруулах үйл явц хэвийн байна гэдэг нь нотлогдсон тохиолдолд энэхүү ТС ажилбарт орох боломжтой. Та бүхэндээ эрэгтэй үргүүлийн талаар товчхон мэдээлэл хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.